дугаар 60-ны олон үрд хэмээх чорон барж жилийн Уны адаг шаргчин хонь сарын шинийн 3-ны хөхнөх хойд. Энэ өдөр эзэн Чингисийн их бүрний эртний нийслэл хар хуруумын зүг Монгол орны өнцөг булан бүрээс чухмад хөлтөөн хөлхөж хөлгүйн мөлхөж цуглалаа. Нийслэл хотоос гэхэд бараг аймаг бүрийн нутгийн зөвлөлийн тусгай зохион байгуулалттай унаа хөсөх хоол хүнс гэр майхнаан бэлтгэж хөдөлсөн байна. Нутгийн зах руу орж ирсэн аяны замын өлзий бодож аваанд нь чулууны мэж тэр хүндтэй цуутай нутгийн босхийг алхаж байгаа энэ юун дэмжлэхээ оромжтой. Нутагч гэж нутаг, зунч гэж зун. Гомон цэрэг бэлчээт надайсан баян тансаг хөдөөр урах байна гэж өдөөнийхэн дууд отойхон тулсан. Ийхүү хот хөдөөгөөс холоороос хөгшин залуу хөрөв нялх анх удагаан болж байгаа Монголын шилдэг хурдан хөдөлгөөний их хурд уралдаан байна. Монголын морин спорт уяачдын холбооноос санаачлан Өвөр хангаан аймгийн засаг даргын тамгын газар, хар хорин сумын засаг даргын тамгын газар, Өвөр хангаан аймгийн морин спорт уяачдын холбооны салбар зөвлөлийн хамтран зохион байгуулсан энэ их хурд уралдааны сүр дуулаан нь утга чанартайгаан тэмцэх үз өндөр байсны учир ийхүү төвөн одноор уран цугларч байжээ. Их хурд уралдааныг сурвалжилж яваа бидний хэсэг нөхөд энэ наадамд ирэх замдаа Монголын морин спорт уяачдын холбоог үүсгэн байгуулагчдын нэг энэ холбооны анхны тэргүүн Монголд адууны удам өсчлийг сайжруулах урд чанарыг дээшлүүлэх талаар ихийг бодсноо хэрэгжүүлэхийн төлөө шимтэн ажиллаж байсан Хунцаг Балжир агсны ар гэрээр орж айргийн саяхныг амталж анд нөхрөөн дурсаж баяр наадмын тухай бишгүй хөөрөлдөө. Хар хорин сумын төвөөс зүүн тийш 20 км-ийн зайд Харгантын хөтөл гэдэг газарт уралдааны барьяаг сонгосноо. Адууны үйлд өлзийтэй сайн нохой өдөр луу цагт их хурдны азраг араандан гарах бэлэн боллоо. Уралдаан эхлэх энэ өдөр энэ газарт төм төжигнөж бомбожигнож байлаа. Энд Монгол улсын ерөнхийлөгч, улсын хурлын дарга, зарим гишүүд, Өвөр хангаан аймгийн засаг дарга байд. Төр засгийн болон орон нутгийн удирдлага хүрэлцэн ирсэн байлаа. Их хурд уралдааныг зохион байгуулахдаа Монголын морин спорт уяачдын холбоо хэдэн жилийн өмнөөс зориуд чиглэсэн бодлоготой томоохон арга хэмжээнүүдийг чавтараалан авсны үр дүнд өнөөдөр энд баян үлгэг бас дорнод хүртэл хөвсгөлөөс өмнө говь хүртэл Монгол орны бүх аймгаас шилдэг хурдан хөлгүүд цугласан юм. Энд уралдах мордыг сонгохдоо 1995 оноос эхлэн Захан аймгийн Дөрвөлжин сумын нутаг сар толгойд болсон баруун бүсийн хурдан мордын уралдаанаас эхлээд Өвөр хангаан аймгийн 900 сумын нутаг Зэгсдийн гол болсон Өндөргийн Занбаазарын 360 жилийн ой нэрмж даншиг наадам, Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын нутаг их аврагт болсон цагаан сарын шинийн 8-ны их уралдаан, Говь Алтай аймгийн Дэлгэр, Хинтээ аймгийн Галшар, Дундговын Мандалгов, Орхны Эрдэнэт олон газар болсон Говь тал хангаан бүсийн томоохон уралдаануудад айраг төрөв авсан 10-ын дотор давхсан хурдан хөлгүүд. Дээрээс нь 1997 оны улсын баяр наадмад аймагуудынхаа наадмад хайрагдсан мордоос гадна аймагуудын уяачдын холбооны их мэдлийн хүрээнд нутгийнх нь шилмэл урган хөлгийг оролцуулах эрх олгосон байна. Энэ уралдаанд нийтдээ 197 газар оролцсон. Сүүлийн жилүүдэд улсын наадмаас ахуулаад аймаг сумын наадам хүртэл хурдан мордын уралдаан маргаан бодлоонтой болж морд дутуур гэх хоёр талдаан уралдах гээд их уймэрдэг болсноос их хурд уралдаанд ирсэн бүх уяачид бодлоонгүй уралдчих юмсан гэсэн ганцхан их хүсэл чармайлттай ирсэн билээ. Хэдэн хоногийн өмнөөс уралдааны газраа өөрсдөө үзэж дарья гараагаан тохиролцож тогтож эцэст нь мордон яаж гаргахаа бүгдээрийн хэлэлцсэн тохирсны дагуу
Барианы газраас төрийн долбаа хийсгэн асар майхнаан тойрч гин гоо цангинуудан гардаг хуучин удамжлаан орхиж тогтсон цагт тогтсон гарааныхаа зурвас газар дээр очиж тусгайлан татсан хэцний араас тусгай дохиогоор нэгэн зэрэг гарах тохиролцоо өгчээ. Одоо морд их хурд уралдаан дэрсэн газар гарааныхаа зурхай дээр ирчээд номер дугаараа бүртгүүл чангалж молвон чангалж үзүүдээ шийдэж гараанд гарахад бэлэн болов. Энэ бол хурдан морины уралдааныг бодлоонгүй болгох гэсэн нийтийн чармайлтаар тогтсон шин арга юм. Нэг бодлын сонгодог морин спортын гараа мэт санагдж байгаа юм. Гэвч энэ бол хамгийн одоо шудраг ийм гараа гэж хэлж байна. За энэ гарааны хэдсийг дотор зохион байгуулагчид хүүхдүүдтэй нэгэн анхаарууллаа. Ингээд газар гарлаа. Энд Монголын шилдэг хурдан газарнууд уралдаж явна. Өнөөдөр энд аль нутгийн хөлөг хурдан байлуу хэний хүүгэн аз шавайх уу гэдгийг наадам чамаадан барианы газар дээр харгантын гүтэлтэй сэтгэл тогтсон хэлж байгаа. Энэ замд уралдсан цагаас их баг наадамд айраг төрөв алдаагүй Хинтээ аймгийн Цэнхэр мандал сумын Сандаг доржийн алдарт хурдан хар зэрэг Ойволтой аймагт болсон адууны хишиг өлзий дэлгэр морин эрдэнийн Батаршил наадамд төрүүлсэн Баян хонгор аймгийн Хүрээ марал сумын Бат баярын халтар өнгөрсөн жилийн Улсын баяр наадамд төрүүлсэн Монгол улсын Малдавиач Даваа хуугийн өндөр зул хэмээх хонгор азраг мөн Улсын баяр наадамд айраг төрөв авсан Даваа хуугийн халтар азраг за тэгээд улсын болоод бүсийн чанартай наадамд айраг төрөв алдаагүй байгаа Өвөр хангаан аймгийн Хожирт сумын харьяат Бат хүүгийн хул өндөр гэгэн зан базрын Нэрэмжит наадамд төрүүлсэн зоргийн хөрөнгөд өчтөчнөө алдар цуутай алтан туутнууд энд хурд үзэж байгаа. Газар барианд төгж ирлээ. Газрын алдарт хурдан хөлгүүдийн дотроос уяа сойлгон таарч унсан хүүхдэн тохирч уяачийн эрдэнэ тодорсон Хинтээ аймгийн Дархан сумын харьяат буян дэлгэрийн сартай хүрэн төрүүлж авч ирж байна. Дараа нь Төв аймгийн Дүн сумын уяач Жамин доржийн хөрөн аман үзүүлж ирлээ. Заараас нь Цохбаатар аймгийн Уул баян сумын Шагдрын Өвөр хангаан аймгийн Хожирт сумын харьяат Бат хүүгийн хул Хинтээ аймгийн Цэнхэр мандал сумын Сандаг доржийн хар зэрэгнүүд айрагдж байгаа нэ. Газархны уралдаан маш дэгтэй журамтай сайхан боллоо. Энд нэгдүгээрт наадам зохион байгуулалт сайтай болсон, хоёрдугаарт барианы газар их сайхан нөхөрмжтэй бараг 10 км-ийн тэртегээс Дурмагийн хараа сунгаж харахад ямар морд яаж давхиж яаж ирж байгааг үзэгчд наадамжид харах тийм бүрэн боломжтой сайхан газар наадсан юм аа. Их хурд уралдаанд цугларсан олон айраг төрөний мордыг ядаж ойрхоноос харж чадвал хөлсийн магнитаа хүргээд авах гэж их бужигнан морин тохойтой монголчуудын нэг сонин арга шиг нэлтэй. Их хурданд ирсэн өдөө хотын хүүхэд багцууд хүүхэн харцууд өөр өөрсдийн гоёдоо өмсөж өөр өөрсдийн өнгөлөх он гайхуулж энэ наадмыг чимэлж байна. Хөдөөний хөрслөг бар хүүхнүүд хөх торгон дээр улаан торгон бүс совд шүрээд гойдог бол хотын хүүхнүүд өндөр өсгөтэй гутал ирэмэрэн өмсгөл хоолойн зүйл нэгний шиг нарны сарвчнаар ойжих шишид хүүхэд багчууд ч гэсэн хөдөөгийн хүүхэд хөрслөг бор ирүүл удаан газартай хотын хүүхдүүд цэвэрхэн цагаан царайтай хөдөөгийнхэн морин дил дээр гойж байхад хотынхан жипийн дотор гойж байх жишээтэй хөдөө хотын аран шиг хөгжил дэвшилгэгч нүүдэлчдийн наадмын өмгийг эрс өөрчилж чаддаг гэжээ. Хэдхэн жилийн өмнө
сумын наадмын дэвжээг өдөржин тойрох мордноос суран жолоо хатгасан өнгийн цэцэг ургасан мэт байдагсан. Гэтэл өнөөдөр харгантын хөтөл давааг тэрчгээр нь бүрхүүлэн машинын хот байгуулсан мэт харагдахжээ. Нийслэл хот Өвөр хангаа аймаг хар хорин сумын цагдаагийн газар хилтэс тасгаас баяр наадмын ажиллагааг сайн журмсан. Замын цагдаагийн газрын албаны хүний ярьснаар энд лавтая 14,000 орчим машин цугларсан гэж бодоход их хур дуралдаан олонний анхаарлыг үнэхээр их татсныг ирж хижээ. Их хур дуралдааны өдөр үдээс хойш усрахыг бороо орж их насны мордын уралдаан борон дунд гарч борон дунд ирсэн. Гэвч ямар ч их усан бороотой байлаа гэсэн наадамчин олон зөвхөн их хурлыг үзэх чинхүү сэтгэлээр цугласан учраас бороонд морхоос ердөө чайгаагүй, машинаач хөдөлгөөгүй усан бороонд мордөө хүлээн зогссоор байсан. Газрын цагаан нуураас эхлээд морд зул задарч цуврсаар барианд орж ирж байгаа юм. Ийхүү бороо ус шавар шавхай туучин их хурдны их нас барианд ирэхэд Монголын их хурд эндээс тодорч Монголын шилдэг 248 хурдан хүлгээс Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяаж Төндгийн хонгоор магнаж Монголын их хурдан хүлэг боллоо. Дараа нь морин спортын төв хөлөөгийн хээр халзан аман хүзүүлж партизаны дорж цэрэнгийн алдарт хурдан хээр Дайн түмэн гуравт орж Увс аймгийн баруун туран сумын Амбаатрын бар дөрөвт Архангай аймгийн их томил сумын уяаж Жанлав дамбын хээр тавд орж айрлаа. 6-ад нэг хүүхдгүй ууралмаар ирсэн нь урд өмнө улсын баяр наадамд 2 ч удаа зургаалсан налайхан инг 51 урал байсан юм. Энэ морийг үзэгчид наадамчид ихэд сонирхож өрөвдөж хайрлаж байж билээ. Их хур дуралдаанд ирсэн цугларсан 248 хурдан хүлгийн дотор дээр өгүүлж байсан улсын болон бүсийн чанартай наадамд алтан жолоогоо өргүүлсэн олон сайхан шандас хурдан хүлгүүд оролцсон. Тухайлбал энд сар хайрхны наадамд төрүүлсэн Захун аймгийн Дөрвөлжин сумын Туяагийн халуун Хардал жанжиндээс өвгөн ноён бүрүүжвэн нэрэмжит зүүн бүсийн наадамд төрүүлсэн Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын уяаж Сүрэн хорын хар Өвөр хангаа аймгийн 9 зүйлийн наадам болон Дундгов аймгийн Заваа дамдингийн наадамд төрүүлсэн Дундгов аймгийн Эрдэнэ далай сумын уяаж Гом бочрын саарал улсын баяр наадамд нэг төрүүлж нэг аман хүзүүдэж 3 айрагдсан Барьцааны дорж цэрэнгийн Дайн түмнэх саяын 3-т ордог алдарт хурдан хээр морь. За тэгээ Солон гимцгийн Содон цогийн хар хээр Цэлэнгийн Орос болдын хэргээд алдартай олон алтан тууртнууд энд оролцсон юм аа. Уралдаан хэлхийн өмнө наадамчид морь сонирхогчдын дунд Захун аймгийн Туяагийн халууны юм уу Дундговын Гом бочрын саарлыг сайн давхих бах өнгөлж магадгүй гэсэн яриа таамаг явж л байсан. За Гом бочир саарл морин гандан дөгсөн болохоор наадмын урд өдөр гандан хийдийн тэргүүн хамбалам чойжам цавгай хурдан морь оргиж сан тавьж явахыг бид бас харж байсан. Ингээд эцсийн эцэст их хурдны мандаа Монголын шилдэг хурдан хүлгүүдийн тэргүү магнаа Төндгийн хонгор хурдан тодорлоо. Ийхүү Монголын шилдэг хурдан мордын их хурд уралдаан амжилттай болж айр дөрөвний мордыг асрын өмнө алтан жолоогоор цодлууллаа. Хурдан морины цолыг Монголын мандаа малчин Төв аймгийн Сэлгэн сумын уяач Монгол улсын алдарт уяач хэн мэдэх азарганы цолыг улсын морь цоллооч Цэрэндава их насны цолыг дуудсан. Их хурд уралдаан төрүүлсэн азарга их насыг сэргэлэн захиралтай Мон хангай компани УАЗ 469 машинаар
Аман хөлөөний азарга их насыг зэрэглээ компани уран дархан хурц гэрэл урдгийн гавьяас зүтгэлтэн өтөмж нар их гарын мөнгөн эмээлэр гуравт орсон азарга их насыг Бат Эрдэнэ захиралтай Ажмаа корпорац тус бүр 1.5 сая төгрөгөөр 4-5 давхсан азарга их насуудыг Дашилзий захиралтай Өлзий төв, Хүрлбаатар захиралтай Сига компани, Төмөрбаатар захиралтай Хүнс Тэрэд, Алтан гэрэл захиралтай Мах Импекс компаниуд тус бүр ийж балнит мотоциклаар байж үлээ. Бас 6-7 ирсэн мордыг цахилгаан барааны Элба төв, Номин электроникс тус бүр өнгөт телевизээр 8 ирсэн морийг Гамбат захиралтай Шонхор клуб спортын имэйлээр байлж байлаа. Түүнээс гадна Байраг түрүүнд ирсэн эхний 10-т ирсэн хурдан мордын унсан хүүхдүүдийг Монгол улсын ерөнхийлөгч Багванд улсын хурлын дарга гонжигд орж ерөнхийлөгчийн гэргий хүний төлөө сангийн захирал оюун бэлэг нар бас хувийн бэлэг дурсгалын зүйлийг гардуул шагнаж байсан. Ер нь их хурд энэ уралдаан бол зохион байгуулалтын хувьд, бай шагналын хувьд, хурсан олонны хувьд, үдсэн үзэгчдийн сэтгэлийн хувьд үнэхээр мартагдашгүй баяр баясгалантай том ийм баяр наадам болсон юм аа. Бүхний магна хинээлгсэн нэгэн сайхан уралдаан инхүү өндөрлөж 100-ны төгсгөл дээр ярьж барсгүй сонинтой мартаж болохгүй дурсамжтай үлдээсэн. Үндэсний баяр наадмыг ийм маягаар хэдэн жилийн завсралтай аймагт хот нийслэлдээ говь хангай баруун зүүн урд хойд гэх мэтчлэн бүсчлэн уралдуулж байгаад хэдэн жилийн завсралтайгаар их нутгийнхаа төвд дахин нэг уулзаж сайхан уралдчихад байв. Зүгээр ч юм шиг санагдсан. Манай уяачны холбоотой надад 97 онд улс бүсэд айлдах гэсэн модыг харахны хайд бүгд уралдуулъя гэсэн ийм одоо сан гаргасан. Энийг манай аймагт уяачны холбоо аймагын төдөлсөнд байгуулсан. Энийг сайхан хүлээж авсан. Үүний үндсээр наадам мандаа. Бид хара хөрмийг яагаад сонгочихсон бэ гэвэл хара хөрмийг сонгодог маань бас нэг учиртай да. Хара хөрм гэдэг маань нэгдүгээр Монгол улсын хамгийн төв хэсэг юм. Төвний зам. Хоёрдугаар тагцхийн бол хара хөрм Монголын эдийн анхны нийслэл. Одоо ч гэсэн Монголын нийслэл хара хөрм гэдэг түүхсөд үлдсэн юм нэг. Тааш гуравтнаа тагцхийн бол Монголын яран шишний анхны төв Эрдэнэ зуунд байдаг. Энэ бүх байдлыг гаргасан гэж. Энэ тэмдээс бол модынхан бас одоо дундчийг бодож энэ л одоо наадам хийх ингэ шийдсэн байгаа юм да. Тэгвэл өнөөдөр хэн сайн уяатай, аль сайн уяатай, хэн одоо өмтөө байгаа юмэр л ариг төрүүлж явах гэж бодож байна. Тэгвэл яг л нийт гарсан одоо мөр байна л да. Тухайд бол захсан ангаас дөрвөн боёгийн ажил гэж баруун бүсийн наадам 2 удаа дөрвөн орсон ажил мөр ирж байна. За Увсаймгаас соён хэр гэдэг нэртэй бахээр мөр ирж байна. Сүхбаатарын шанингийн хэр гэдэг урдан мөр ирж байна. Техникийн одоо олон сайхан урдан хэлбэрүүд энэ соглаад байна та. За атаргууд одоо хүйлийн зүйлүүд улсын наадамд хэд төрүүлсэн адрын төрийн даваагийн энэ төсөөлөөрөө Батхуугийн холбоотой гэдэг болгийн хэрэг гэдэг самдаг төрлийн хараадар гэж өнгөрсөн дэг улсын наадамд байдаг. Зүүн бүсийн наадамд төрүүлсэн давхар уяагаар ийм урдан хараадар гэж байна. Техникийн ер нь одоо Монголын өнөөдөр тодорхой байгаа бүх хурдан хэлбэрүүд соглоод байна гэж ойлгож байна.
манай энэний ард байна. Бид нар одоо энэ марны байг байж байгаа хамсаа гэрэгтэй. За хоёр жарис. За. Марш. Сайн байна. Сайхан даач. Нороо дороо. Одоо энэ хүний бай хадгалт одоо онцгой гэрээ эвэнд хийж байгаа хоёр одоо шаргамар ингэ байж байна. Ямар сайхан.
юм бэ? Энэ нөгөө үндэсний спортын наадмын Алтан медаль. Наадмын алтан медаль. энэ наадмын нэг хэсэг болж байгаа. За энэ сайхан наадмын бивэнд итгэж ийм сайхан өнгөтэй болгосон сэргэлэндээ баярлалаа. Ахын хурдан хонгор өдрөний минь төл нэг хонгор алдсан байгаараа. Энэ хатаг шүү. Аяхтай нөхч байгаа шүү. Ингээд улам дээшээ дээж сайн сайхан явж байгаа. Ингээд маань гэвэр гэж байгаараа нийлүү. За баярлалаа тав хүндээ. Төрийн мэдээлэл өгч байгаа. Танд бас одоо номын санаа сайн хурлаа. Энэ бол үндсэндээ 500 гаруй хурдан хожигдож өгчээ. Тэгээд аргагүй хурдан одоо Монголын бүхэл сайн наадам боллоо доо. Мартин байшагалыг Зэрэглээ